Эрдэмтэн багш, салуу хүмүүжүүдчид, соёл урлагийн салбарын зохиолчдод, эрхэм та бүхнийхээ эд сайхан гэгээн өдрийн түмэн намараа балагтад айртай мэдчилье. Надад тэрэг гэгээн өдрийн сэлэн гэвэг маань хизээс хайртай сайхан их оролдоо өөрийн гэсэн төвтэй галтай цогтой өгөхөд гадаа үсэрэ тодорхой гардаг ийм сайхан болгаа. Тарайд гэсэн мэдээ хүчлэлтэй сэлэн нотгийн царайд хүртэл алтан шалгалгаар бэлдэж хараа юу өдөр зэвтрийн мөргөн хөндийгөөр урлаг соёл эдгээр гэгээнийн хамтыг мэдүүлж улсын хурлаа хөгжүүлэхийн төлөө амжилттай ажиллаж ирсэн ариун төвтэй ийм залуутай байлаа. За сэлэг аймгийн гардын стадийн хурлын гүйцэтгэх захиргааны харьяа гэрээний хэлбэс түүний дэргэдийн сургуулийн кабинет сургуулийн заахарын кабинет сургуулийн заахарын кабинет боловсролын төв боловсрол соёлын төв боловсрол соёлын газар боловсрол соёлын газар нэртэйгээр бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хөгжиж үйл ажиллагаанд тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Боловсрол соёлын асуудал гэсэн бодлогын төрийн захиргааны байгууллага болох боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн эд өдөр тохиолж байна. 60 жилийн баярын хүрээнд сэлэн аймгийн боловсрол соёл урлагийн газрын болон иргэн боловсролын сургууль цэцэрлэгүүдэд ажиллаж байсан үеийн ахмад борлол болон одоо ажиллаж байгаа сургууль хүмүүжүүлэгчид өдөрлөг ажилтнууд соёл урлагийн байгууллагын ажилтнууд зочин төлөөлөгч манай өөрийн баярын хүрээнд оролцоор хүрэлцэн иржээ. Эрхэм тав бүхэнд боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн цагтай хатуу баярын мэндийг өргөн төвшүүлье. Хажуугаараа өдрийн баярын хүрээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочлол танилцуулан контрибьют ажиллагааг боловсрол соёл урлагийн газрын дарга Чавжан Синг Жагасайхтайг хүндэт хүргэж байна. Улсын хурлын эрхэм гишүүн Долбон Дөржийн эрхэм нотаныг хүндэт хүргэж байна. Сэлэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Даршаавын Бямбатайг хүндэт хүргэж байна. Боловсрол төрийн ахиалгын арга зүйч 1997-оос 2000 он боловсрол соёлын төрийн дарга 2004-өөс 2007 оноорт боловсролын газар боловсрол соёлын газар боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Дөвгөр жимийн цаг болжоотойг хүндэт хүргэж байна. Мөн 1970-аас 1982 он сургуулийн заахын кабинетийн хэрэгжээр ажиллаж байсан Ахмад багш Ажиагийн нам бол таныг мөн хүндэтгэн байснаа өргөжж байна. Мажбурда сэлэг аймагт боловсрол соёлын асуудал гэсэн орон нутгийн төрийн захиргааны байгууллага болох боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн баярын хурлыг нээж өв хилэн мэдлэгээ дэвшүүлж мөн нэгэн жарны ололт амжилт илтгэдэг танилцуулга хэмээн сэлэг аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Чавжан Синг Жагасайхтайг хүндэтгэх өдрөөр өргөж байна. За намын ихэнх сарын нэг сайн өдрийн мэндийг та бүхэнд өргөжүүлье. За одоос 60 жилийн хүртэл сэлэг аймаг боловсрол соёл урлагийн байгууллагын үндэстэн төвлөж өнөөдөр 60 жилийн хатаа залгаж байгаа энэ цаг мөчид энэ баярт өргөдөн хүрэлцэн ирсэн үеийн ахмад удирдлага агсоон хүмүүжүүлэгчид ажилтан албан хаагчид Ардиндээ боловсрол соёл урлагийн газар үүсгэн байгуулагчны 60 жилийн баярын албандыг хөдөлгөж Эрдэнэ номын ариун амжилтыг өсөн өрөөж мэдчилье. Орчин цагийн боловсрол соёл урлагийн газрын их усрыг 1959 онд Сэлэн аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харьяа гэрээний хэлцэс түүний дэргэд сургуулийн хэмжээнд байгуулагдсанаас эхлэн боловсрол соёлын асуудал орон нутгийн төрийн захиргааны байгууллагын их үс өрнөн дэлгэрсэн төвтэй билээ. Энэ хүү төвийн 60 жилийн хөгжлийн хугацаанд ухаан цагийн нийгмийн онцлог
чиг хандлагаас шалтгаалan гэгээлийн хэлтэс, ардын боловсролын хэлтэс, түүний нэрээр сурганы хэмнээ, сургал цаа харгын хэмнээ, сургал цаа харгын хэмнээ, 1992 оноос ардын боловсролын хэлтэс, сургал цаа харгын хэмнээ хоёр нэгдэн боловсрол төв, боловсрол соёлын төв, боловсрол соёлын газар, боловсрол соёлын газар нэртэйгээр үдэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлтөн өвдөж үйл ажиллагаагаа асуултгүй хэрэгжүүлж түүхэн үргээ гүйцэтгэсээр өнөөдөртөө зогсож байна. Боломжит шинжил ухаан сургалтын төрийн 60 жилийн хугацаанд төрөөс боловсрол соёлын талаар баримтлах бодлого, эрх зүйн шинжилгэүүдийг болон сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг үед ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлогтой байлээ. Сэлэн нутгийнхаа боловсрол соёлын салбарыг хөгжүүлэхийн төлөө залуу халуун наснаасаа өдөр муур болтоо ажиллаж бидний өмчд авчирсан ажил хичээгүй нэгт нямгай шудраг зарчимж хоцтойчин ахмад муудуу таахындээ эрүүл энх байж урт насны эрүүлийг өргөн төвшүүлье. Өглөөний өгөөж үүсэлтэй нэрэн зайлшгүй дурсагдах дэнсмаа ичиг нэмхөө гээ гомсрон гээ цэдүү даштиндүү гимбэл гээ дэмдүсрэн баасанжоо зэндэчөр цээ нацдэрч ислэнжцрэн чээ цэдэн балнарын зэрэг ахмадуудаа энэ өдрийн юрийн дуусаж хийж үтээсэн үлсийн хойчтой өвөрсөн та бидний үүр гэрүүлээ. Сурганы гэнэт, сургацаа бүхэн гэнэт боловсрол соёлын байцаагч, арга зүйч, дарга мэргэжилтнээр олон жил дотор сургалттай ажиллаж Сэлэн аймгийнхаа боловсрол соёлын хөтөлбөрийн газрын түүх бахархал болж өнөө үед авчирсан ахмадууд бол Эрен Ямсрын, Гээ Мишиг, Цээ Цэгмэд, Аа Гамбол, Гээ Гомсрын, Жээ Бүрвжөө, Эл Дөржтам, Гээ Эрдэнчимэг, Энэ Сүгдэрж, Зээ Баасанчулон, Гээ Нарангэр, Дэлгэр Мананы зэрэг олон ахмадууд та бүхэндээ хүн талархал илэрхийлье. Аймгийн төлөвлөлтөд урдын хэрэглэгчдийн 2009 оны анхудаа байгууллагын 50 жилийн тэмдэглэж байсан бол 2019 оны 14 дахь октодоор боловсрол соёлын газрын 60 жилийн тэмдэглэхээр шийдвэрсэн юм аа. Түүхэн хугацаанд манай аймгийн боловсролын салбар Монгол улсын гавьяатагч Гээдаш, Зээ Майнжуу, Эл Дөрдам, Гээ Дуламсран, соёлын салбарт гавьяач жүжигчин Довсондаш, соёлын гавьяач жүжигчин Таасран, гавьяач жүжигчин Оюун, Агийсүрэн, Нарантая, урдын гавьяач жүжигчин Бямсран, гавьяач жүжигчин Шаргуу нарын албартнууд төрөн асан манай салбарынхны бахархал үлгэр дуурай болж байдаг баяртай байна. Саран гэр захиралтай Баян улсын ерөнхий боловсролын сургууль, Эренцэн нуруу захиралтай Сүхбаатар сумын 1-р сургууль, Инх тайван захиралтай Сүхбаатар сумын 2-р сургууль, Инх төр захиралтай Сэлэн аймгийн ерөнхий боловсролын Лавтар 4-р сургууль, Чулуунбаатар захиралтай Мандал сумын 1-р сургууль, Одгэр захиралтай Мандал сумын Хэрэл тосмын ерөнхий боловсролын сургууль гэсэн 6 сургууль улсын нэрмөний сургуулиар. Гээ Баян чамд эрхлэгчтэй Сүхбаатар сумын 4, Гээ Амсараа эрхлэгчтэй Сүхбаатар сумын 3, Бямсайхан эрхлэгчтэй Мандал сумын Нархан, Бүрэн Баян эрхлэгчтэй Мандал сумын 2, Шанцал эрхлэгчтэй Сайхан сумын 24, Чавсрын эрхлэгчтэй Өрөө сумын Нарлаг цэцэрлэг, Зээ Сэлэнгийн эрхлэгчтэй Цагаанар сумын цэцэрлэг, нийтдээ 7 цэцэрлэг улсын нэрмөний цэцэрлэгээр шалгалсан бөгөөд Шинжин эрхлэгчтэй Мандал сумын Хэрэг тосгоны цэцэрлэг нь улсын нэрмөний цэцэрлэгийн шалгуурыг хангаж батламжаа гардан ухаан болоод байгаа эдгээр сургууль цэцэрлэгүүдийн удирдлага, багш сурагчид, ажилтнууд, эцэгчүүдийн хамтын хөтөлбөрийн үр дүн бөгөөд хүүхэд багшууд ирээдүйн үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хариуцлагатай ажиллаж байгаа та бүхэндээ ойр нэрийн өдөр талархал төвшүүлье. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн хэмээн биш байсан энэ Сүхбат 2003-9 он 2 удаа, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн 3-р сургуулийн түүхний ухааны багш Далай сарын 2005-11 он мөн 2 удаа, Баян улсын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багш Цэцэг Балжид 2013 он, Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш Ундрах Гэрд 2014 он, Сэлэн аймгийн ерөнхий боловсролын Лавтар 4-р сургуулийн биологийн багш Цолгон 2016 он, нийтдээ 5 багш
оны тэргүүний багшаар шалгарсан Сэлийн нутгийн хөдөлмөрч, оюунлаг, үдээж багслагын үйлчлэгчдийн төлөөлөл болж байгаа бөгөөд эдгээр багшныхаа цаашдын ажил үйлсэнд та бүхний өмнөөс өндөр амжилтыг хүсье. Сургууль сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч Хишиг маань, Мандал сумын олимпик цэцэрлэгийн арга зүйч Наран Тоглох, Сайхан сумын ерөнхий боловсролын багангийн багш Интод, Алтанбаяр сумын ерөнхий боловсролын нийгмийн ухааны багш Янж маань, Сайхан сумын ерөнхий боловсролын багангийн багш Тунгалаг, Мөн сургуулийн биологийн багш Ундрах гэрэл, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн багангийн сургуулийн менежер Г. Түмэн Дэлгэр, багангийн багш Ганцэг, биологийн багш Нямцэрэн, Сэлийн аймгийн ерөнхий боловсролын давхар 4-р сургуулийн биологийн багш Г. Соломон, багангийн сургуулийн менежер Оюун Төлхөр, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сургуулийн менежер Баярмаа Билгэцэг, Цагаанар сумын ерөнхий боловсролын багш Баяр сайхан нарын зэрэг 15 багш, багшийн мэргэжлийг шилжүүлэх сургууль даалгаврын төв байгууллагаас зөвлөх багшийн мэргэжлийг авч сургуулийн чанар үрдүн сайжруулах үдээж арга зүй технологи шин санааг түгээн ажиллаж байгаа билээ. Зөвлөх багш нартаач мөн ажлын амжилт хүсч сургууль хүмүүжил үйлсэнд эдмийн нийт хүсье. Боловсон соёлын үйлчлэгээний чанар бүтээмжийг нэмэгдүүлж, бүгд боломжуудад чанартай боловсрол олгох, иргэдэд зах зээлийн нөхцөлд амьдрах, арга ухаан суралцах, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх хэдэн төрлийн хүрээнд өнөөгийн боловсрол соёлын газар дарга мэргэжилтэн эрхэм бодогч Ярам Чичүүр жолоо зэрэг 24 орон тоотой ажиллаж байна. Боловсрол соёлын газар нь үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд 2009 онд 3, 2011 онд 1-р байв. Аймгийн засгийн даргын 22 агентлаас 2003, 7, 11 онд тусгай байв. 2017 онд 3-р байр эзэж байсан боловсрол соёлын салбарт ажиллаж байгаа үеийн ажилтан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл хамтын ажиллагааны үр дүнүүдийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Манай байгууллага боловсролын болоос соёлын салбарын 104 нэгж байгууллагыг ингээдээ багтаасан 30,000 гаруй суралцагч хүүхэд орчууд 3,000 гаруй багш ажилтнтай томоохон салбарын хэлээ. 2014 оноос эхлэн Монгол улсад хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинжил хийгдэн их хэл үндэсний соёл ёс сургамжлалаа эзэмшдэг, сурах арга барилтай, ариас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, хамтран ажиллах, амьдрах чадвартай, иргэн болж төлөвшөх боломжийг бүрдүүлэх зорилготойгоор боловсролын түвшингүүд үш шаттайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулжээ. Багш нарын маань эдний цагаан мөрөн үеийн үед засарсаар нэгэн албаны төвөнд нэрээ үлдээж байгаа улсын төрөлцөө олимпиадын авраг багш 4, авраг сурагч 10, дэлхийн мис, бяцхан мис 3, жүжигчдийн дэлхийн авраг 4, шатрын дэлхийн авраг сурагчид, Монгол улсын оны төлөвлөмжийн шилдэг сурагчаар тодорсон зэрэг хүүхэд орчууд, урлаг спортын наадам уралдаан хэмжээний шилдэг уран бүтээлчид багсан хүмүүжлэлээр бахархаж байна. 2018-аас 19 оны хичээлийн жил сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр улсын төсөлд 36, төрийн бус хүчийн 3, албан газрын харьяат 3, нийтдээ 42 цэцэрлэгт 7,854 хүүхэд, хувилбар цэцэрлэгт 586 хүүхэд арга үйлчлэгээр 144, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийтдээ 8,440 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрын сургалт 86.5%-тай, цэцэрлэгийн хамрын сургалт 80.5%-тай байгаа бөгөөд үүнийг улсын хөгжиж 82.2-тай харьцуулахад 3.2 гэсэн үзүүлэлттэй байгаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, удирдах ажилтнууд, эцэгчүүд та бүхний хичээл зүтгэл идэвхтэй сайн төвлөлээ. Та бүхэндээ халуун дээр үргэж цаашдын ажил үйлс чинь өндөр амжилтыг хүсье. 2018-аас 19 оны хичээлийн жил төрийн өмчийн 33, төрийн ус өмчийн 1 сургуульд нийтдээ 19,380 хүүхэд суралцаж, 1028 үндсэн багш, 134 удирдах ажилтан ажиллаж, бүх төвшин сургуулийн чанарыг ахиулах гэсэн зорилгыг дэвшүүлж, баг суур бүрэн дүр боловсролын сургуулийн зүүн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, сургуулийн чанарыг ахиулахын тулд сургууль цэцэрлэгүүд хүүхэд бүрийг онцлог, явцын болон үр дүнгийн хөндлөмжийн үнэлгээр тогтмол хийж, үр дүн тооцсон хичээлийн жилийн зорилготой амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирлээ. Та бүхний маань эрдэнэ номын цагаан мөрийн өрнөн дэлгэрч байх болтугай.
Мэрэгчлийн орны 2, аймгийн нийтийн номлосон 2, аймгийн нэгдсэн үндэсний 1, соёлын орны 1, соёлын төв 19, нийтдээ соёлын урлагийн 25 нэгж байгууллагад 280 соёлын урлагийн ажилтан иргэдэд соёлын урлагийн үйлчлэлээ үзүүлж, соёлын урлагийн үйлчлэлийн хүртээх чанарыг дээшлүүлэн ажиллаж байна. Мэрэгчлийн урлагийн байгууллагын уран сангийн бодлогоор уран бүтээл шинжилэгдэн одоогийн байдлаар 60 шинэ уран бүтээл төрөж, жил дунджаар давтсан тоогоор 114,931 хүнд өөрчилж байна. Соёлын урлагийн салбарын нийт ажилтнууд та бүхэндээ баярын мэдлэгээ өргөн төвшүүллийн зэрэгцээ урлаг соёлын төвөг арин үүсэлтэн арин их хэмжээтэй өсөөрөө. Аймаг сумын засаг дарга түүний тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал удирдлагуудын зүгээс боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж, боломжтой бүхэлдээ тэмцээн хийсэн төдийгүй сүүлийн жилүүдэд сургалтын тоо таачлалыг бүрдүүлэх, засвар үйлчлэгээ хийх, өргөдгөх, шинээр барих, агшаачдын хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх ажил хөрөнгө оруулалт нэлээдгүй ихээр нэгдэж ирлээ. Зөвхөн 2019 онд улсын болон аймаг орнуудын хөрөнгө оруулалтаар нийтдээ 23 тэрбум 493 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр англи тусламжийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн төлөөлөгчдийн хол болон түүний тэргүүлэгч, аймгийн засаг дарга, түүний тамгын газрын хамт олон боловсрол соёлын урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогыг баримталж, удирдлагаар байг ханган эрэтийн хойч үеийн төлөө хийж байгаа үйлстэй гүн талархал илэрхийлье. Манай хамт олон түүхэн огоохтон тодорхой ажлуудыг төлөвлөж ирснээс газрынхаа байрыг засварлах, сургалтын техникийг шинжилэн орчуулах, агштуулж байна уралдаан тэмцээн, ахмад багш нарын урлагийн анх дугаар наадам, аймгийн дарга нарын анх дугаар зөвлөгөө, хүүхдийн найр дугны тэмцээн зэрэг ажлуудыг аймгийнхаа төрийн болон төрийн ус байгууллагуудаа хамтран зохион байгуулснаа тэмдэглэхэд таатай байна. Аймгийн тэмдэглэхэд таатай байна. Түүхэн аймгийн боловсрол соёлын урлагийн салбар олон жил үйлдвэрлэлтэй ажилласан ахмадууд болон одоо ажиллаж байгаа мэрэгчлэн сургууль цэцэрлэгийн удирдлага нийтдээ 37 хоногийн төрийн дэд олон медалаар тодорхойлсныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн тэргүүлэгчдийн 2019 оны 5 сарын 30-ны өдрийн 67 тоо тогтоолоор Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар боломжлсон боловч одоогоор ерөнхийлөгчийн зэрлэг гараагүй байгаад та бүхнээс бас хүлцэл бичээ. Удахгүй ерөнхийлөгчийн зэрлэг гарч олон арга ахмад багш хүмүүжүүлэгчд маань хөдөлмөр бүтээлээ өндөрлөн бидгэж гүн итгэлтэй байна. Төөх 60 жилээр тохиолдсон боловсрол соёлын урлагийн байгууллага цэцэрлэг сургуулиудад ажиллаж байсан үеийн ахмадуудаа болон одоо ажиллаж байгаа багш сургууль хүмүүжүүлэгч соёлын урлагийн байгууллагын ажилтнууд та бүхэндээ эрүүл их сайн сайхныг хүсч баяр жаргалын дэлгэрч явахыг хүсээрээ. Эрдэнэ номын цагаан үрийг юм тавиар байж номын хорвол эрдэнэ дандаа явж байгаа. Баярлалаа. Баярлалаа. Жаргалын баярлал ажиллагааг нэгэн жирны олонт амжилт эдгээр зөөж атмосферыг зөвхөсөн Сэлэнгийн боловсрол соёлын урлагийн газрын дарга жаргал сайн гараад бүгд халуун болоод ажилладаг. Таны нэг дараа хэлье. Заавал бодлоо одоо хүмүүс зөвхөн таавуугийн дөрмөд Сэлэнгийн иргэдийн төлөөлөгчдийн хурдан ямбар тэнийг өгч мэдээ зөвхөн гэдэг хүндэт болж байна. Сайн Монгол Улсын төгслийн толгуур болсон эрдэнэ багш нараа сургууль хүмүүжүүлэгчид боловсрол соёлын урлагийн байгууллагад ажиллаж байгаа ажилтан албан хаагчид энэхүү арга хэмжээнд хүрсэн нийт хүмүүстэй боловсрол соёлын урлагийн газар байгуулалтын төгс 60 жилийн халуун мэдлэг Сэлэнгийн эрдэнэ төсөл болон төлөвчдийн нэрийн өмнөөс болон хавьяасаа өргөн дэвшүүлээ. 2019 он маань төвд олон одоо 50-60 жилийн ойлголсон ийм одоо онцлог жил болж байна. За үүний дотроос өнөөдөр 60 жилийн аваад тэмдэглэж байгаа боловсрол соёлын урлагийн газрын санаа маань өргөн одоо онцлог болж байна гэж тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл өнөөдөр манай талбай дээр зохион байгуулагдсан
боловсролын байгууллагын бүх одоо сургууль цэцэрлэгүүд соёлын төв урлагийн байгууллагуудын одоо үзүүлсэн худалдаа бол үнэхээр шин содон зүйл аяа. Бүх одоо улсын соёл урлагийнхаа байгууллагуудын хангалттай нэгжтэй уулзах, хийгдэж байгаа ажлын ирдэн танилцах ийм одоо өргөн боломжийг нээсэн энэ үзүүлсэн худалдаа зохион байгуулсан улсын соёл урлагийн газрын хамт олон нийт одоо сургууль цэцэрлэгийн удирдлагууд мөн энэ одоо ажилд идэвхтэй оролцсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө тэргүүлэгч нэртэй талархснаа илэрхийлье. За, Сэлэнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний дэвтгээс улсын салбар зөвлөлөөс улсын соёлын талаар олон одоо арга хэмжээ хамтран зохион байгуулдаг. За, үүний нэг жишээ бол өнгөрсөн хугацаанд болсон улсын соёл урлагийн газар, эрүүл мэндийн газар, хүүхэд залуучууд бие хөгжлийн газар, дэлхийн зүүн олон улсын Сэлэнгийн аймгийн салбартай хамтран зохион байгуулсан сургуулиудын нийгмийн ажилтны чадваржуулах сургууль семинар, за хүүхдийн хөгжилд эцгийн оролцоо нэмэгдүүлэх зорилгоор одоо зохион байгуулсан эцэг эсрэг хамгаалагчдын одоо аймгийн зөвлөгөө, зарим зөвлөгөөд одоо сургуулийн бүх эцгийн зөвлөлийн дарга нийгмийн ажилтнууд эсрэг хамгаалагчд оролцсон ийм одоо таамаг зөвлөгөөнийг бас гаргасан. За мөн одоо сургуулийн сурагчдын дунд ангийн дарга нарын одоо оролцоо үүргийг мандатыг дэвшүүлэх ангийн дарга нарын аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулах мөн одоо зөв тусгал аяны зэрэг олон арга хэмжээг одоо хамтран зохион байгуулсандаа үнэмшил сайтай яваа. За манай боловсролын байгууллагын хувьд Сэлэнгийн аймагт өнгөрсөн хугацаанд өнгөрсөн жил энэ жилийн хугацаанд 45 тэрбум төгрөгийн улсын болон аймгийн төсвийн хөрөнгөтэй ажил тавьсны 60% зөвхөн одоо улс соёл урлагийн газарт хөрөнгө оруулалт хийж байгааг бас тулахад таатай байна. За энэ оны түүхэн бас онцлог гэвэл манай одоо боловсролын системд сургуулийн одоо хөтөлбөрөө сайжруулах, багш сурагчдын одоо ачааллыг бууруулах, сургуулийн чанарыг дэвшүүлэх хөтөлбөр одоо хэрэгжиж байна. За сурагчдын сургуулиудад 1-ээс 12 дугаар ангид одоо иргэний эрхтэн боловсролыг олох шинэ хичээл орж байна. За мөн одоо багшийн одоо сургуулиас татж байгаа хүүхдүүдэд багшийг ажиллах цаг хэрэгжүүлэх, мөн одоо сурагчдын одоо сургуульчийг төлбөртэй ашиглуулах, сурагчдын дунд эцгийн одоо оролцоог нэмэгдүүлэх асар хамгаалагчтай эцэгчүүдтэй сургуулийн захиргаа нэрээ хийж авах, эцгийн одоо шийдвэр зөвлөлтийг манай одоо боловсрол салбарын байгууллага амжилттай хэрэгжүүлэх гэдэг одоо итгэл дүрэн байна. Ингээд цаа бүхэндээ хийж байгаа онцлогтой ихийг үтээж оюуныхаа хөрөнгө оруулалтын амжилт гаргаж энэ одоо ирүүлэх хөрөнгө хийж. Надад маш баярлалаа. Одоо баярын хурд оруулагч төлөөлөгчдөд хандаж баярыг дэвшүүлэн өвгий төгөөмэй. Сэлэнгийн аймгийн засаг дарга аягийн шаргуугийн оргил танийг хонд төрүүлж байна. Эрхэм мөндөд зочин төлөөлөгчдөө, эрхэм мөндөд үе үеийн багш сургууль үзүүлэгч ажилчин албан агчдаа ардын өсгөлийн хөтөлбөрийн амун удаа их онцог Монгол төрийн дээд жагнал Сүхбаатарын ордон Хөдөлмөрийн говийн улаан зүгийн оршоолд Сэлэнг сайхан нутгийнхаа үе үеийн нийт багш сургууль үзүүлэгчид боловсрол соёлын байгууллагатай ажил амьдралын холбоотой бүхэнд боловсрол соёлын мэргэжлийн арга зүйн байгууллага үүсгэж өгсөний түүхт 60 жилийн өмнө баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Аливаа сорны хөгжил дэвшилт, оюуны соёлын өмнө хөрөнгөөр ордог тэргүүлэх салбар нь боловсрол, соёлын салбар яах аргагүй мөн лээ. Тэгвэл энэхүү салбараа нэгэн жарганы түүхийг тэжээ. 1959 онд Английн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гэгээр дийлцийн нэргэд сурганы кабинет нэртэйгээр байгуулагдсан өрхөө татаж үүдээний үйл ажиллагаагаа эхэлсэн боловсрол, соёлын мэргэжлийн байгууллага гэгээр боловсрол, соёлын талаар төр засгийн бодлогыг хэрэгжүүлсэн эрхэм бариун ээлжлэнэрийн эрдэм номын нэгүсийг арга зүйн удирдлагаар ханган зохион байгуулж улс их орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө сайн биелүүлж ирснийг их хамгийн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөдөр боловсрол соёл урлагийн байгууллагын 60 жилийн арга түмний соён гэгэрүүлэх эцэг эх хүүхэд багш нарын хамтын ажиллагааг өргөдгөн бэхжүүлэх үзэл санаанд яслан тэмдэглэж байна. Сэлэнгчүүдийн үр ач оюутан залуус оюун ухаан авиас чадвараараа дэлхийд өсөлтөд хэмжээнд бүхийн төлөө ардын багш нар минь өмнө шаттай иргмээ хайрлан хүндэтгсэн урхан заяатай байхын төлөө та бид хамтран ажилласаар байх болно. Ийхүү боловсрол соёлын өмчлийн хүүхдийг бүтээгч та бүхэндээ хөдөлмөр бүтээл амжилт олж алдар гавьяагаар баялаг бахархал түүхтэй өргөжин дэж өсөн өмжих гэгэн ирээдүйтэй сэлэг сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө хамтын оюун ухаан сэтгэл хичээл зүтгэлээ зориулж хөгжлийн шин төвшин, шин олог, шин амжилт бүтээл бий болгохын ерөө төвшүүлье. Та бүхний маань эрдэм соёлын их хаян замтай дагдан байж ирээдүйн оюунлаг соёлцсон хүчирхэг Монголын төлөө их хүс бүхэнтэй үргэлж мандан дэлгэх болтугай. За, өнөөдөр намайг баярлалаа. их хугацаа даан жаахан хугацаа. Энэ 60 жилийн дараагийн 60 жилийн хэдүүлээ яах вэ гэдэг талаар бас цэцтэй бодох хараасаа гэж бодсож байгаа. Энэ зөв манай сэлэн бодлого бодож биш. Улсын Монгол улсын төрийн бодлого боловсролын шинжилгээний зайлшгүй шаардлагатай болсон шүү гэдэг сануулж хэлж байгаа үгүй гэж байна. Би хаяа газраа нэг л үг хэлдэг. Багш нар гэдэг бол тухайн сумд хамгийн боловсрсон хамгийн зэхэг хүмүүсүүд байдаг. Орон нутгийг сумын удирдлага гэж авч явдаг шүү дээ. Орон нутаг багш нар авч явдаг байхгүй юу? Яагаад гэвэл хүүхдүүд тэнд хүмүүж байгаа хүүхдүүд тэнд сурч байгаа өсч болж байгаа хүүхдүүд миний багш шингээ гэдэг өөрийнхөө хүүхдийн хувьсаа дандаа тодорхой чиглэлд авч явдаг учраас багш гэдэг бол хамгийн мөнгө зүйл гэж байдаг. Тэрөө багшаа танаа өндөр үнэтэй үлэмжтэй байлгүй боловсролтой хөрөнгө оруулалтад анхаарал гэж би бас хэлдэг. Тэр нь ч гэсэн яг утгаараа хэрэгжиж гэх юм бол өөжөө өгдөг ч гэсэн би бас мэдэрч хэлж байгаамаа. Яг тэгэхээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд олон сэлгийн бүсийн багш нартай би сургууль хөгжлийн хөтөлбөрөөр хамтарч ажилласан тайл ажилладаг. Үнээр энэ бүсд бол маш том хөгжил гарч байгаа. Тэгэхээр бид нар энийг цааш яаж бид нар энэ сэлгийн хэмжээнд болохгүй гэдгээр анхаарч байна гэж би онцлогч үзүүлсэн байна. Өнөөдөр миний энэ бүгд болсон ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд олон сэлгийн бүсэд нэг 13 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө оруулалт 85% боловсролын салбарт зарцуулагдсан юм аа. Энэ бол хаанч ороогийн юм тоо шүү. Тийм учраас сэлэг бүхэлдээ энэ чиглэл рүү яваасаа гэж хүсэж байна. Ягаад гэвэл энэ сэлгийн хүүхдүүд энэ газар тарианы бүснүүдэд өсч болж байгаа хувьд энэ багш нараа дамжиж газрын үнцийг мэддэг, хөдөлгөөний үнцийг мэддэг ийм хүүхдүүд шүүхэн хамгийн чухал юм гэж би бодож байгаа. Тийм учраас энэ дээр манай багш нар маш анхаарал хийж байгаа. Манай аймгийн удирдлагууд энэ дээр маш анхаарал хийж байгаа гэдэг би чинь сэтгэлээсээ таавал өсөж байна. Энэ бол миний хэлж байгаа юм уу гэж бодож байна. Дараагийн асуудал. Ер нь бид цаашдаа энэ хөрөнгө оруулалтыг юу гэж бодох юм бэ гэж. Бидээс улс орнд бол үнцэн хөрөнгө оруулалт гэдэг нь байна. Гэтэ боловсрол хөрөнгө оруулалт боловсролын хөрөнгө оруулалт хүн баригдж байгаа сургууль цэцэрлэг соёлын газартай хандаж нэгж оруулахгүй цаашаа өгшөө маш их зүйл юу гэж та бид хэлье. Тэгэхээр
Монголын эдгээр бодвол энэ орнууд хөрөнгө оруулалтын асуудлаараа төрийн боловсролын бодлогын асуудлаараа та бүхэн надтай хамтарч ажилласаа гэж та бүхэн чиглэлээс өсөж байна. Тийм учраас энэ дээр бол бид цаашдын бодлогын сэдвүүдэд харж чаднаа. Яагаад гэвэл манай багш нар үнэхээр авиастай үнэхээр чиглэлээс ингэж ажилладаг хүмүүс юм байна шүү. Тийм учраас зөвхөн багш гэж найз чинь хичээдэг тухай битээ ойлгоо. Та нар бол энэ нутгийн хөлбөмбөгч хүчнэр юм шүү. Та нар бол энэ нутгийн хамгийн том боловсрол сэхэлүүд юм шүү гэж та бүхэнд хэлж хүсэж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд Ямжио 원전 가수야 들어가서 아무튼 멀어서 된 가수야 거기 가면서 지치가 아닌데 우리 좋지. 제가 다 없었고. 알았어? За маш баярлалаа. Одоо та бүгд бас нэг хүмүүсттэй өргөөрн задая. Улсын хурлын гишүүн Аваянгийн оюун нэрийн бие төлөөлөгч Санжиг Даргала өвч мэдлэг дэвшүүлнэ хэмээн өнөөдрийа. Эрхэм хүндэтгэгчдээ Сэлэнгааны боловсрол соёлын урлагийн салбарын ажилтан ажиллагчид үе үеийн зүтгэлтнүүд багш нар сургуулийн хөгжүүлэгч та бүхний өнөөдрийн амрыг тэрмэлжийе. Та бүхэн энэ Монгол улсын боловсрол соёлын хөгжлийн бослогыг Сэлэнгааны төвшөнд зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага боловсрол соёл урлагийн газар байгуулалтны 60 жилийн ойн хадуун баярыг өргөн дэвшүүлье. Сэлэнгааны боловсрол соёлын газар нь өнгөрсөн он жилүүдэд цаг үеийн эхлээд нэр ус нь өөрчлөлт байсан ч гэсэн төмний хүүхдүүдэд эрдэм боловсрол төвөө дэлгэрүүлэх Сэлэн нутгийн бүрэн байгуулалтын нөр их ажлыг гадар хийж гүйцэтгэх өндөр мэдлэг мэргэжилтэй боловсрол хүчтэй нөхөн хангах нийгмийн захиалгыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлгээ нэг төрөйд биелүүлж ирснийг баярын өнөөдөр тэмдэглэж хэлэх таатаа байна. Энэ хугацаанд манай салбарын хичээл зөвлөлийн үр дүнд Монгол улсынхаа Сэлэн нутгийнхаа нэр алдрыг өргөсөн хичнээн олон алдар цуудан авиас бэлэгдэн төр нийгмийн зөвтгөлтнүүд салбарын өндөр мэдлэг чадвартай боловсрол хүчнүүд төрөөснийг бид бүгдээрээ сайн мэдж байгаа. Монголын үе үеийн багш нар ямар нөхцөлд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэг төрөйд биелүүлж соёл урлагийн ажлууд маань соёлын үрээ тавьж ард түмний хөгжлийн замд хөтлөсөөр ирсэн багтан амжилттай билээ. Монгол улсын засгийн газар энэхүү салбаруудыг хөгжүүлэхийн төлөө бүхий үйл ажиллагаа чиглүүлж ирлээ. Сургуулийн өмнөх болон баг дунд дэд боловсролын сургуулийн агуулгыг боловсруулгаа болгож сургуулийн чанар бүтээмжийг дээшлүүлэхээр зарим сургууль цэцэрлэгийн бодлогыг улсын төвчээр хөрөнгөөр засч хөргөтөл болж хаалгын томдох хөрөмжлийг нийлүүлж байна. Манай улсын төсвийн 30 орчим хувийг боловсрол соёл урлагийн салбарт зарцуулж зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг өргөж байгаа бол энэ ажил харин ондогч гэсэн эрчээ авч үргэлжлэх болно. Нүүрийн хөгжлийн сангийн 2019 оны тайлбарт Монгол улсын сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож аслагцсан хөдөө оруулалт боловсролын үйлчлэгээ хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж амжилттай ажиллаж байгаа онцгой нэмэгдсэн байдаг. Засгийн газар 2018 оноос эхлэн цалин бүсийг төрийн албан агчдын үе шаттай нэмэгдүүлж байгаа. Тухайлбал засгийн газрын 19 оны тогтоолоор багш нарын цалин 20% дээш нэмэгдүүлсэн.
энэ мэдээг цаашид нэгдүгээр салбарын албан хамттай дэвж төр засгийн өмч ажилтнууд их байна. Мөн ирээдүйн шинжилгээг өндөр боловсруулалтаас гадна өвдөр хүмүүжлтэй өндөр ёс суртахуунтай үндэсний соёлоо мэддэг эх орон гадар шороонд хайртай болгож хөгжүүлж төлөвлөж талаар таад нарт ч гэсэн хийх ажил их байгаа. Улс орныхаа доктортой хөгжлийн үндэс болсон боловсролын салбарын хүн болон соёл урлагийн салбарын ажилтан ажилчид та бүхэнд дахин баяр хүргэж утгагүй болох багш нарын баярыг өдрөөр тохиолдуулан сэлэг сайхан нутгийн нийт багш сургуулийн өмчөд та бүхэндээ Монголын багш нарын баярын халуун байдлыг өргөн дэвшүүлж байгаа хүлээж авна уу? Та бүхэнд боловсролын үндэсийн Türkiye'nin bir tarihinden naayınlığı ayında ayırlar. Siapa sebenarnya? Saya sudah terangkan. Usia produksi nawarin ke yang dari kisahnya baik ini mesti tahu tentang berita. Atau tahu tentang ilmu tahu ni orang zat kerja. Usia produksi kisah setinggi jasa darahkan. Memang so ini dengan memang so ini boleh solo darah tu kita darah. Memang so ini so darah memang so ini darah. Waktu tu darah rasa jualan. Regji bumi yang surun dari data bumi ke kadang data terus terus. Raja juga bayi bola terus andes dan bosan sedikit bola sebenarnya terus terus. Saya baca no, saya nampak saja no. Tahu kan invite drink, men usul ya. Миний сэлгэн kita төржсөд 34 жил энэ аймагт ажилласны 22 жилийн боловсролын салбарт багш, боловсролын эцсийн байцаагч, сургуулийн захирал, боловсролын төлөвлөгөө, боловсролын эцсийн даргын ажлыг хийж миний амьдралын одоо их хугацаа боловсролтой өнгөрсөн би багш нар гэлтэй багшийн хаажил дуртай хайртай ийм хүн нэмээ. Ингээд энэ 20 жил ажиллах хугацаанд янз бүрийн ажил хийх тэр акшн онсон юмнууд нэлээд байгаа. Тэрнийг бүрдээд яг тэр онсон бүтээсэн, онсон хийсэн ажил бүхэн бол надад өдөрж байсан, надтай хамт ажиллаж байсан сайн сэтгэлтэй, сайн санаатай бүтээлч хүмүүсийн ажлын үр дүн байсан гэдгийг хэлхийг хүсэж байна. За амьдрал баян болохоор надад алдсан юмнууд байж таалаа. Тэр алдсан бүх зүйлс бол миний хувийн муухай, мулгүй ухааны одоо гай барцад байсан байхаа гэж ингэж бодож байна. Ингээд би энэ боловсролын 60 жилийн түүхтэй холбогдсон зарим нэг дурсамж, зарим нэг саналуудыг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Сая энэ 60 жилийн түүх ярьж энэ 30 жилийн ерөөсө 2 хүн авч явсан энэ түүхтэй. Эхний 10 жил орчим үеийн түүхийг Дамжингийн гомсон гэдэг агуу их хүн энэ аймгийн гомсон багшийг нэлээд одоо хүн дүгндэг гомсон багшийг мэддэг олон түмэнд танигдсан нэг хүн үнэлж дүгнэхдээ манай гомсон хэрэг тамирчин байсан бол өдий гаруунгийн тэр үедээ гаруунгийн үсгийн шигшээгийн тамирчин спортын масч болчоор тийм сайн байлаа гэж. Сайн тамирчин байлаа гэж. Тэр үед баян сумын, баруун сумын сургуулийн захирал байхдаа сумынхаа наамд барилдаж шөгийн дөрөвдөлдөг тийм яртай хүчтэй ахуйчтай хүн байлаа гэж ингэж ярьсан. Хоёр дахь зүйл бол та нар бүгдээрээ мэднэ. Төмөн шигийн бол сэлэг төмөн гэсэн одоо гайхалтай алдартай найр дуу. Энэ найрлыг тэр хүмүүсд үлдээхдээ хэрвээ ялуурыг дагнаад орсон бол
ардын зохиолч бүрдүүлж энэ төрөхгүй юм аа гэхэд ойртож очиход тийм хэмжээний авиас уран бүтээлч хүн байсан гэж ингэж ярьдаг. Дараагийн нэг асуудал бол Бомсрын багшууд харамсалтай гайхамшигтай зохион байгуулагч хүн. Сургуулийн захирал боловсролын хэлтсийн дараа аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаыг нэрлэлтэй хийж гүйцэтгэж байсан ийм хүн. Ер нь одоо менежмент төлөвтэй сайн үнэтэй. Багам бүрэнгийн одоо таанах мэдэх бах одоо энэ чуулгын дараа байсан мадын гэдэг хүн багам бүрэнг Бомсрын багшийн тэмцээн захирал байгаад энэ сургуулийн сурагч байсан. Гадаа сургуулийн өвдөнтөр гармууд шамд дүүж тавьчаа эдийг үсрээд өссөн хүндийг бэлгэлнэ гэж зарлцсан. Сургуулийн бүх хэрэгтэй хүүхэд хичээл дорвтооч, талхтаач, тэрийн үсэрч, тэрийн төрхийг тэмүүлж оролцдог байдаг. Манай албан өөрөө бичвэр үедээ би үрдэг бас юуг яаж төвийг үсэрдэг байдаг гэж. Энэ бол одоо нэг тийм хүүхдийн бие биеийг хөгжүүлэх юм тэмүүлэлтэй бол ийм одоо нэг аргын бодлого гэж. Энэ бол Бомсрын учраас өөр хүн гарахгүй, өөр хүмүүс гарахгүй. Дараагийн нэг зүйл уряд Монголын эрүүл зөвлөлтөд тус хоорондын одоо харьцаа сэргэн уряд Монголын харьцаа зөвхөн даргын хүрээнд байсныг Бомсрын багш хариуцлагатай нарийн бичгийн дарга байх үедээ бүх нийтийн харьцаа урядын ялдагыг сэргэнгийн ялдагын харьцааг өгсөн ийм одоо төвтэй. Зөвхөн нэг соёлын ярихад манай Бомсрын багшийг урядтай ажиллахад нь маш их хүндэж одоо хүндсэн хүнээ ингээд өргөж аваад шийддэг. Тэгэхэд манай Бомсрын багш гадна надад шөлн навсдаг сайн гэдэг ойлгоод чинь. Ер нь тийм одоо юм хийж чадах апараттай тийм одоо сайн хүн байсан. Ийм гайхамшигтай хүний тухайд бид бас үндэстэй хандж энэ хүнийг алдшуулах талаар нэг хэмжээний юм бодох шаардлагатай юм уу гэж ингэж би бодож байгаа. Энэ одоо нэг сүртэй юм хийгээд байх чинь биш. Яг миний бодож байгаа бол амархан байна. Баруун мөнгөний сургууль хэрхэн одоо Бомсрын сүлжээ хийсэн сургууль. Энэ сургуулиуд дээр төмөн шавын бол юм сэлэнг төмөн найргалын оновчтой нэг мадгийг шугуул дээр үчээр одоо сургууль хамтдаас тавихад энэ хангалттай үнэхээр хангалттай баяа. Кабинет хийж байгаа тэр кабинеттэй мэдээж хөрөлдөргийн ч юм уу, ацгалтын ч юм уу, явуулгын ч юм уу шат чиглэлүүд байгаа. Байдаг хурж. Тэрний дээр Бомсрын багшийн хоёр нарийнаас бас тавьчих одоо энэ тэр хүн зүйлж байгаа хүнтэй болно. Ийм маягаар өнгөрсөн гайхамшигт хүмүүсүүдтэй хүнтэй үзүүлэх нь бидний үүрэг шүү. За дараагийн хүн бол долгорын цэглэгч. Энэ боловсролын хэлтсийн даргаыг 18 жил дээр 2 жил байцааж ирсэн 20 жил одоо та бидний хүрсэн. Энэ дотор цэглэг багшаар өгдөгдөж ирсэн үе олон хүн байгаа гэж итгэж байна. Манай цэглэг одоо шудраг зарчимч ажил хэрэгч энэ одоо шаардлага бол тэр үедээ бүгдээрээ тийм байхыг даргын тийм байхыг эргэлздэг байсан боловч манай цэглэг багш цэглэг дарга бол үнэр жишээ тийм дарга байсан. Тэрний шаардлага энийг хайлт өргөдлийн бас нэг тийм жишээ болсон ийм хүн байсан. Үнийг өмөр хамгаалахын одоо жишээ болсон. Би зөвхөн нэг эргүү чөлөөт үзүүлэлтийн өчтгчийн болсон зүйл яаж хийвч байна. 1977 он юм уу энэ аймгийн tunаар Төмөрбатар нэрээр 11 сар тэгээд одоо хариуцлагатай юу зохион заавар хэлтсийн дарга одоо энэ сэлгээд амжилт байгаа одоо байгаа гэж бодож байна. Дүгүрсгэн гэж юм байсан. Танайхан халдсан дүгүрсгэн гэж ярьцгаа. Дүгүрсгэн зарлаад одоо Төмөрбатар бүгдээс хойш бүхэл төсрөөр явсан танд өгөөд сандаа байж байгаа гэдэг.
зарласан аtul талхаа тавайд үйлдэлгүй. Тэр өдөр нэг сайхан зүйл тэмдэг зүйл болсон. Бидний өрөө 100 нас цэцгэлсэн. 100 нас цэцгэлхийг гэсэн хүн хааны доктор хийх болно гэдгийг мэдэхгүй. Би амьдралдаа нэг л удаа байсан. Тэрний тэмдэглэр нэг ядчилэр чамаа дуугаад гэсэн чинь хааны дээр төрөөрөлтөөр үйлдэлээ. Бид үүдэд үлчсэн сон партаа. Тэгээд данжаад нэг гэсэн цэцгэлээр гарчлаа. Бүгд дээр таагаар гоо тэрийг модаа нэг сонсох. Надад ч явсан. Хоёрын хөдөө тамтай хоёрын сургуулийн хэмжээнд ажилладаг байна. Тэгээ одоо бидний хэлсэн байна. Бидний тэр удаад амиалж хамгаалж байгаа жишээ. Тэр зүгээр энгийн амьд болсон юм. Сегнэний боловсролын асуудал бүхэлдэн ном бичих хоёрт толгойд байж байна. Энийг хийгээрэй гэж хүсэж байна. Баянуудын сургуулийн захирлыг мөн хорин шахныг хийсэн өнөөдрийн сэдвийг байгаа боловсролын аханд ажилтан шинэн хандлагын ач холбогдол гэж хүмүүний мэд байна. Тэр бүхэн хүн иш орчуулсан байна. Шинэн хандлагын хүн тамирчдын хүмүүсийн тэмдэглэж байна. Иш орчуулсан таавдын нэрийн нөөцөөр Oysa çizgi gibi tartışılır. Şimdi mini baş, Zuharat'ın hatta baş, Sanjay baş, mini baş, şimdi Balısı sayıldı mesela acısın mışık baş, nereye bakın akıllı fena. Bu kadar hayır ya. 너를 함께 생각하고 계세요. 자, 그만둬 주시죠. 일단 어떤 다부기도 봤으니 어떤 액먼트 다운이 거기서 가져갔다 와 있다. 자, 멤버스는 들어서 멤버스는 너도 모두스로 도이 멤버트게 가는 조이치. 멤버스는 너도 스파이면 모두스로 서이 도이 따라. 거기를 못 들어서 거기를 나로 너도 모두스로 된 가자. 모두스로 서이 된 가자. 모두스로 서이 오르긴 가자를 나가 아시죠? 녹음적인 사이코처럼 우리가 다보기 허리를 했잖아. 자, 우리가 이번에 남으린 메디사인 것들을 작은 맛에 가고 있죠가 세상에 모습으로 서희 오르긴 사도라는 타보금 메도금 그들을 바이러스 약들이 있잖아. 이게 우승 배우도 사회들이 있잖아. 벌써 서희도 그게 가지니까 한번 우유야 한도 더 박수공 모조도 타고 어연 가동 바이러인데 어긴 표시돼야. 자, 아마 세비가는만 우선도 후일적인 때문에 바이러스로 주들이 누구에게 되게 민의 허리도다 민의 좀 이러한다 대해서 어떻게 되게 세빙가면서 이름 허리를 하면서 좀인데 아치단들도 하고 지금 희심아 제가 만난 냄새를 따라서 난 사이에
үнэхээр сайхан дурсамжууд энэ боловсролын салбарт ажилласан одоо түүх болсон, ном болсон улсуудын талаар маш сайхан одоо сэтгэл хөдлөсөн дурсамжийг ярьлаа. За тэгээд аливаа тэмдэглэн гэдэг маань бол өнгөрсөн төвийн хугацааныхаа сургамж олох амжилтыг бид багтаж ярьж цаашид одоо хөгжих одоо арцаа харах ийм сайхан ажлуудтай байдаг байхаа гэж ингэж боддог. За миний хувьд бол 1990 оны дунд үе буюу 95 оноос тэр үеийн боловсрол соёлын боловсрол төвд одоо анх саяны одоо Нямсан даргын маань хэлсэн тэр домогт хүмүүсийн маань нэг тэр долгорын сэдв гэдэг даргын туршлагаар хахад математикийн арга зурчаар орж ажиллаж эхэлсэн юм аа. Тэгээ энэ хүний хувьд хүнд бол 3 жил одоо математикийн арга зурч хийж аймаг орон нутгийнхаа одоо математикийн сургалтыг дэвшүүлж математикийн багш нарынхаа одоо мэдлэг чадрыг дэвшүүлж энэ ажлыг хийж байгаа. Үргэлжлүүлээд тэгээд энэ байгууллагынхаа одоо удирдлагыг нэгжийн хугацаанд хийсэн. За ингээд сая үнэхээр манай Нямсан дарга маань хэлсэн бидний өмнөх үеийн 60 жилийн түүхийн хугацаанд ажилласан энэ домогт улсуудаас өнөөдөр ажил хөдөлмөрөөр өргөлүүлж чадаагүй нөгөө атомны авиат гэдэг шиг ингээ үлдсэн цөөхөн улсуудын нэг бол одоо саяны нэрсэн улсууд байгаа. Тийм учраас одоо цаашид бид одоо бас энэ улсуудын хөдөлмөрийн авиат хийж болох одоо байгаа энэ одоо үнэлэх ийм зүйл дээр үнэхээр одоо бодох ажиллах шаардлагатай байна гэдгийг бас энэ бодлого байдгийг бас авах хэлье. За тэгээд миний хувьд бол одоо 90 оны дунд үеэс тэр үе маань бол тав мэдж байгаа Монгол улс бол зах зээлийн эдийн засгийн нэг тогтолцооноос нөгөө нэгний тогтолцоож иржсэн ийм шилжилтийн үед бол одоо энэ боловсролын ажилд тав хүнтэй гар үеийн ажиллаж байлаа. За тэгээ энэ үеийн одоо ажлыг зорилтыг ингээд авч үзэх юм бол ерөнхийдөө одоо Монгол улс зах зээлд шилжиж байсан энэ шилжилтийн үеийн эхний үеийн одоо хүндрэл бэрхшээлүүдийг туулах энэ үе бол нэг 90 оноос 2005 оны үед юм уу та гэж би боддог. Энэ үед бол одоо нэг юм үе. За хоёр дахь үе нь бол одоо 2005 оноос хойш одоо шинжил өөрчлөлтийн жилүүд юм уу та гэж бодож байгаа. Тэгээ эдгээр жилүүдэд тав хүнтэйгээ аймаг орон нутгийнхаа боловсрол соёлын ажлыг хөгжүүлэх, тэр хүндрэл бэрхшээлийг туулах энэ ажлыг одоо хамтран одоо бас үр дүнтэй гэх юм уу зорих ёсоор гэж авч явсан даа одоо туйлын баяртай багталтай байдаг. За 90 оны дунд үеэс тав мэдж байгаа тэр үед боловсрол соёлын салбарууд бол зах зээлийн одоо шоурах шиг хэлдэг үнэхээр улс орны эдийн засгийн хүнд байлаа. Энэ үед бол сургууль цэцэрлүүдийг одоо үйл ажиллагааг хэвэн явуулах, багш нараар бүрэн хангах, сурагчдыг бүрэн хамруулах, багш нарын цалин цаг хугацаанд нь бүрэн тавих гэх мэтчлийн ийм зорилтуудыг бас одоо хүндрэл бэрхшээлүүдийн зорилтууд одоо бид бүхэн хамтдаа хийж явсан бол 2005 оноос хойш боловсролын салбарт, соёлын салбарт одоо хөрөнгө оруулалтыг даах, тэрийг бүр ашигтай зарцуулах, боловсрол соёлын салбарын чанар бүтэмжийн тухай ярьж, хөгжлийн тухай ярьж ирсэн ийм цаг үед байсан гэж одоо бодож байгаа. За ингээд өнөөдөр 60 жилийн өндөр усгийг хэмжиж байгаа манай Сэлэн аймгийн боловсрол соёл урлагийн байгууллагууд маань 1990 оноос буюу одоо социализмын үеэс суурь сайтай явж ирсэн. Харьцангуй одоо хөгжил сайтай ийм аймаг байсан. За 2010 оны үеэс эхэлж манай аймгийн сургууль цэцэрлэг соёлын төвөөр ажил үйлсээр сургуулийн орчин, багш нарын чанар бүтээмж гаргаж байгаа амжилтаараа улсдаа одоо дээгүүр үлдээж олон одоо улсын тэргүүний гэсэн ийм цолон төлөвүүдийг бол бас авч амжилттай сайхан явж ирсэн. Өнөөдөр болон энэ ажлын амжилт урамчлал цаашаа одоо үргэлжлэж явж байгаа бол төлөв баяртай байгаагаа ойн баярын өнөөдөр хэлээд
таатай байна. За ингээд ойн арга хэмжээнд маань их хурлын эрхэм гишүүн төрийн гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд ашиглалтанд оролцож байгаад бол үнэхээр баяртай байна. За миний хувьд боловсролын салбарт бол боловсролын салбарт хөрөнгө оруулалт, багш боловсролын салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг бол одоо цаашид илүү одоо өндөр түвшинд анхаарах шаардлагатай гэж бодож байгаа хүний хувьд одоо энэ орон нутгийн удирдлагууд төрийн гишүүд оролцож байгаад бас баяртай байна. Бид одоо энэ төвлөрсөн хэлсэн хүнд багш нар үнжиж очиж тав хүндээ уясаа дахин хүргээд за боловсрол соёлын газрын хамт олондоо одоо өөрийнхөө өчүүхэн боловсролын зүйлийг одоо энэ дэвтэр батлсантэй дурчаа гэж бодож байна. За тэгээд манай боловсрол соёлын газар маань бол анх байгууллагатаа одоо тухайн үеийн ардын депутатын хурлын гүйцэтгэгчдийн тэгээд одоо гэгэрлийн хэлсэн. За сургалт арга зүйн кабинет гэж ийм хоёр чиглэлтэй ус тусдаа энэ байгууллага байгуулагдчихсан. За 1990 оноос хойш одоо Монгол төрийн шинжилгээ хүрээнд энэ байгууллага маань бол одоо хоёр үндсэн чиглэлтэй үндсэндээ үйл ажиллагаа явуулж байгаа. Сургалт арга зүй болон захиргааны үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ би одоо боловсрол соёлын газрын хамт олонд энэ төрийн 7 эрдэнэийг бэлтгэсэн байдлыг одоо гардуулж өгье гэж бодсон. Тэгээд манай удирдлагууд мэргэжтэн төшөлтүүд маань төрийн хүнд байх ёстой тэр эрхэм ёс зүй нэр үндээг өдөртөг гэж ажил хөдөлмөрөө улам одоо амжилттай явуулахыг хүсэж энэ өчигдөр сэтгэлийн бэлгээ хатуулъя. Баярлалаа. За загнуулчдад маш баярлалаа. Одоо энэ та бүхэнд өмнө Сөүлэн боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн арга хэмжээд бүтэц зоч нөрөө бүрддэг ирсэн 1975-аас 1982 онд сургууль цаагийн кабинетийн эрхлэгчээр ажиллаж байсан Ахмад Ош Ажаагийн гам болтоныг өгүүлж дорсомч сэтгэлдээ уулзсан юм. Өнөөдөр байна. Сургууль боловсролыг мэргэжлийн удирдлагаар хандах боловсрол соёлын байгууллага үүсгэсэн түүхэн жаргалын мэндийг энэ хүрэлцэн ирсэн танартаа өргөн бичвэх байна. Өчигдөр зөвхөн надад 1975-аас 82 онд аймгийн сургууль заахар хэзээ кабинетийн хэлчээр ажиллах Савшаан тохиолсон юм аа. Тэр цаг үе одоо цаг үеийн хоёрыг харьцуулахад өдөр шин шиг өөр болжээ. Энд би тухайн цаг үеийн ажиллаж байсан тэр боломжийн талаар энд цуцгаан төгсөн шийдэн өгөх хийя. Тэр цаг үед бидний ажиллаж байсан сургууль заахар хэзээ кабинетийн ажлын байр нь тэр үеийн 1-р 10 жилийн сургууль одоогийн цэргийн аймгийн зүүн талын урт дүүнсэн байшин байлаа. Энэ байшин сургууль боловсролын багш нарыг заахар хэзээ мэдлэг дэвшүүлэх он дараагийн мэдлэгийн баталгаах чиглэлээр энэ ажил хийдэг байлаа. Манайх тэр үед маш цомхон бэлтгэлтэй. Ердөө
уран хоорондоо байлаа. Бичээч үйлчлэж юмсан. Нэг ихэвчтэй тэр нь өвгөн билийг. Дундангийн заахарч нэг тэр нь одоо бидний хайр хийж явдаг мишиг байна. Манай дундангийн мэрэгчтэй. За багангийн нэг мэрэгчлэг тэр нь Монголын нэртэй ярууны ис бадрсад одоо бүхний оронд явчихсан. Энэ хүн үүний дараа одоо манай аймгийн багшны дунд улаан хэмээх нэрээр алдарсан улаан дайнасрын гэдэг хүн байлаа. Ингээд бид гурав энэ аймгийн сургуулийн багш нарын заахарсан үйлчлэгийн үйл чадварыг дэвшүүлэхэд хүчин бүтгэж ирсэн. Энэ програмыг анхаарал татаж хурцлан хандуулах хүсье. Монгол улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн өдөргөөр шагнагдж байгаа эрхэм хүмүүсээ танилцуулан алдаршуулж хүндэтгэл байснаа өрн зурья. Монгол улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн өдөргөөр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн ахмадагш Бадуудгийн дагаа сургалтаа шагнагдж байна. Эцэг таавын адон комплекстор бүтгэл байснаа өрн зурья. Бадуудгийн надаасрын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн өдөргөөрөөр шагнагдж байна. Шагналын өсвөрийн комиссион номерийн элт багтаалт За энэ боловсролын салбарын салбарын эрхэмлэлд адон боловсролтой баярлалаа өгье. Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн Бадуудгийн дагаа сургагч баяр хүргэе. Монгол улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн өдөргөөр шагнагдж байгаа дараагийн эрхэм хүрээний авалт зорилго. Ардын дөрвийн сэлэнгийн дөрвөлжүүлэн ахмад уран бүтээлч үжигчин орчин дэлгэр цэцэгта Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн өдөргөөр шагнагдж байгаа эрхэм хүрээний гавьяаны адон багтаалт сонирч буя. Шагналын сэтгүүлийн эрхийн төлөөлөгчийн хурдын дарга Ялма Антонов байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн ардын төвийн сэтгүүлийн төлөөлөгчийн
앞으로 그게 조직적 정치 비밀 지식에 하나마다 듣는다는 거예요. 이 정도 되면 아동하고 되신다고 그렇게 되는 거야. 생기지잖아. 자유주의 세계적인 것은 결국은 얼굴 나도 그렇구나. 아동마다 되셨다. 와이드리. 머더스인 블루데이션은 아픔나도 썼던 머더스로 설거지 같은 아파트였던 마시고있다. 어다른 다음부터 머더스인 블루감들이 좋은지 블루감들이 블루데이션 선택을 시행하기 좋아 액품 것이 있는 고기를 배웠다고 했는데요. 머더스인 블루감들이 좋은지 블루감들이 블루데이션 선택을 머더스로 설거지 같은 디자인 특허적인 머더스로의 매력적인 남쪽의 선포가 사용되거나 정리가 일부 사용되거나 에티켓이 소개토야 디자인 특허적인 머더스로의 매력적인 남쪽의 선포 머더스로 설거지 같은 마지막 미디어 특허적인 머더스로의 매력적인 매력적인 다른 표현이 사용되거나 자, 에티오피아의 선수들이 되었습니다. 머더스인 선수들이 저희가 미드베리 스포팅 대군의 전 선택되게 머더스로 설교하는 것들이 미드베리 머더스로 되게 스포츠 마스터는 안드레 인도노이 아동 머더스인 스타일 아이돌이야. 저희들이 생각하기 머더스로 우리나라에 따른 야노세 나서는 어다른 사람들의 가슴을 시작해서 머더스로 일본의 선택을 생기기가 예쁜 박수가 되면서 먹는 머더스로들 들고 내쫓은 선택들을 만도소민 동글떠소니 제사를 기획을 돈들이 사오기 좋다 샤이니 되잖아. 자, 이건 사오기 좋다니 건졌던 머리 너무도 센사цион한 트리샤이는 머더스로들 들고 내쫓은 선택들을 아스톤 보드 소민 이퀄 제사를 기획을 데이팅이 머더마타 샤이니 있으면아 머더마타 들고 내쫓은 머리 먹는 머더스로들 데리고 내쫓은 선택들을 스쿼트 소민 저로도안 세스링의 팩치 날등긴 어드리스타 샤이닝 되잖아. 먹는 머더스로들 데리고 내쫓은 선택들을 세리간의 사양 소민 남은 터소니 세스링의 팩치 만다행 에이트 토모드타 샤이닝 되잖아. 에피페닉 어떻게 됐나요, 자들이야? 먹어도 센사스가 샤이는데 머더스로 된 그리고 내쫓은 선택들 샤이닝 되죠가 만도소미 그립다 소미 그 머더스로에서 어디 자크라 저도 마드리 마드리 바로 소미 세스링의 팩치 자르기데 나스인자라가 만도소미 동글다 소미 세스링의 팩치 돈들이 가오죠. 아스톤 보드 소미 이퀄 세스링의 팩치 데이팅이 머더라만 소과다 소미 저런 세스링의 팩치 낙땡기 어드베리
Сэлэнгийн сайхан сумын намхан тасганы эцэсэр игэрхлэгч Мандайн их томдогноор боловсролын тэргүүн ажилтан цогтөмгөрийн хөө ингэрэ байж байна. Хадам надад дэшилтаар баяр хүргэе бүгдээ. За манай боловсролын тэргүүнүүд бүгдээрээ сайхан зогсож байгаад хүндэтгэлийн зураг наруулж байна. За бүгдээрээ халуун болоод ташилтаар дахин нэгдээ баяр хүргье. Сэлэнгийн шахар сумын засаг дарга Бариуцгийн баяр хаалганы модод болж байна. Монгол улсын соёлын төвийн ажилтан цогтөмгөр Сэлэнгийн шахар сумын засаг дарга Бариуцгийн баяр хаалганы хөө шагнаж байна. Одоо наагуудтай боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны шагнал үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх хэмээх эрхэм хүндэт цогтөмгөр шагнаж байгаа эрхмөний танилцуулга. Шагныг улсын хурлын гишүүн Дондог Доржиг эрдэнэ бод гардуулж байна. Одоо наагуудтай боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны шагнал хүндэт жоо бичгээр шагнаж байгаа эрхэм хүмүүсийн танилцуулгыг боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны шагнал жоо бичгээр Алтан бодол сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч Жорсайн Мог Туяа сайхан сумын хөтөлбөр соёлын орны захирал ганц тулгыг гэрэлгөөе. Маш баярлалаа. 2019 оны 9 сарын 12-ны өдөр дугаар 96 Сүхбаатар сум. Сэлэнгийн хүндэт тэмдгээр шагнах тухай. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 134-р тогтоолоор баталсан Сэлэнгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргаас олгох шагналын журмын үндэстэн тогтоох. 1. Төлөөлсөн боловсрол соёл урлагийн талаар баримтж байгаа бодлыг орон нутгийн хамжилттай хэрэгжүүлж боловсрол соёл урлагийн үйлчилгээний чанар бүрдүүлжийг нэмэгдүүлж хүүхэд залуучуудад чанартай боловсрол олголтод оруулсан хувь нэмрийг үнэлж 60 жилийн өмнө байж байгаа Сэлэнгийн аймгийн боловсрол соёл урлагийн газрыг Сэлэнгийн аймгийн хүндэт тэмдгээр шагнаж суугаа. Сэлэнгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ямба халуун болоод ажилтнаар баяр хүргье. Сэлэнгийн боловсрол соёл урлагийн газрыг ийхүү Сэлэнгийн хүндэт тэмдгээр шагнаж байна. Энэ салбарт ажиллаж байгаа эрхэм хүмүүсийн нэрийн өмнөөс халуун болоод ажилтнаар баяр хүргье.
Sedangkan ini tentu sudah orang yang sudah tinggal, baru terus saya tu orang kasar. Mungkin sedangkan sesuatu yang kami kasar ini, hostnya kita sedangkan orang sudah jadi sangat. Mana jadi teng media ayur tu ya. Baru terus saya tu orang kasar ini, kita baru hidup terjin, sejak mah. Baru terus saya tu orang kasar ini, media jadi teng jodoh terjin, apa tu yang dari ko saya kita jual. Atau mana tu sesuatu, wahai hobi. Sedangkan di bawah surat saya lagi katri jarak jadi kau dari karena je shaginting forward by shaginting after bossing inside karena jawab jelah apa yang tahu kita sedangkan di sesuatu shagin untuk tu jauh bicara shagin itu coba musuh itu soal untuk dia tahu ya. Sedangkan ini sesuatu yang saya nak untuk jauh bicara, baru suruh saya dorang katri. Sedangkan ini sesuatu yang saya nak untuk jauh bicara, baru suruh saya dorang katri yang baik dia orang itu itu baru suruh mereka jadi tengok senjata bagi dalam cicik. Baru suruh mereka jadi perui ekor sore. baru suruh saya dorang katri jodoh cakap suruh game buruk materi ko saya suruh saya dorang katri apa mereka jadi tengok seren dorjing cekmet ta saya itu jodoh ekor tadi mungkin dah tahu ya. Sobat tersebut hujud sesuatu nalar sengaja. Saya sudah tahu mangsa tengah terlalu terlalu. Sobat tersebut untuk diri saya. Seven dorjing, seven tadi orang jadwal. Sobat tersebut sesuatu kan bodoh. Nafsu dorjing ini total saya ini sudah. Ekor tadi mudah kori. Mungkin sobat tersebut sesuatu yang jauh bicara. Baru suruh saya dorjing katanya ngajar tentang seven ini apa terta. Mungkin members itu ini virus members itu ini borong, virus mana baru surat ini fitness, baru surat saya itu yang negara stage versi Ahmad Wash, stage itu Wash ini gini bol Ahmad Wash, tahun pertama tadi mana tiga orang jual. Members itu ini baru, virus mana baru surat ini fitness, baru surat saya itu yang negara stage versi Ahmad Wash, stage itu Wash ini gini bol Ahmad Wash, tahun pertama tadi kontrol jual. Atau apa terserah, baik begitu ni. Saya mahu baru surat ini saya cakap orang jual betul tadi jual seng. Sohi member tadi ni gini bol yang tadi mana jual. Orang seorang yang mungkin baru surat ini saya cakap jual. Mereka tadi jual seng. Apa tu was seren dorjing segmen. Kalau mana tercakap baik orang ini tahu kita bukan kita usul coba mak.
다음에는 Симфоник иргэн гишүүн Нодон Дөржийн эрдэнэ нотыг өндөд төрж байна. Танд мөн өндөд зорж байна. За маш баярлалаа. Одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ямбаа таныг өндөд төрж байна. Танд мөн өндөд зорж байна. За маш баярлалаа. Донабогдолгоомд Сэлэнгаргийн засаг дарга Шаргуугийн оргил таныг өндөд төрж байна. Танд өндөд зорж байна. За маш баярлалаа. Боловсрол соёлын газрын дарга Суралцай хамтлагийн нийтийн дарга Авиар багш Авиар жүжигчин соёлын газрын зөвлөлтөөрийн контент үзүүлэлээ. Эх цаг ирчүүдийн ихийг тавьсан ардын боловсролын өглөө нөхний хаан боловсрол соёлын салбарыг хөгжүүлэх хууль хэрэг эрхэм хүнстэй үүрэг гүйцэтгэж сэтгэл зүйн гарган ажиллаж байсныг нөлөөлж боловсрол соёлын газрын төвөгт 60 жилийн голдуулан 2019 оны 9-р сарын 16-ны өдрийг А58 тоо тушаалаар боловсрол соёлын газрын хүндэт дэвтэрт бичиж алдаршуулж байна. Энэхүү хүндэт дэвтэр нэрээр бичүүлж алдаршуулж буй эрхэм хүндтэй улсуудыг батламжаа хүндэт дэвтрийн батламжаа ардан гарлуу хэмээн мөндөгийн дэслээ өргөе. За 1975-аас 1982 Солонгос захиргааны хэлбэрийн хэрэгжээр ажиллаж байсан Ахмад багш Адьягийн ам бод таны хүндэт дэвтрийн батламжаа ардан гарлуу хэмээн мөндөд өргөе. Эрх мөндөд зочдоо ийхүү боловсрол соёлын газрын хүндэт дэвтэрт 1975-аас 1982 онд сургууль захиргааны хэлбэрийн хэрэгжээр ажиллаж байсан Ахмад багш Адьягийн ам бод багш маань нэрээр бичиж ийхүү батламжаа гаргаж авч байна. Хадгалт тааштай баяр хүргье. Батламж хүндэт Адьягийн ам бод танаа эх цагийн төлөвийн ихийг тавьсан ардын хөлсөлөг өргөний нөхний хаан боловсрол соёлын салбарыг хөгжүүлэх хууль эрхэм хүндэт үүрэг гүйцэтгэж сэтгэл зүйн даргын ажиллаж байсныг тань удирдах боловсрол соёл урлагийн газрын түүхт 60 жилийн өмнө болдуулан хүндэт дэвтэрт бичиж алдаршуулва. Боловсрол соёл урлагийн газрын дарга 60 сайхан 2019 оны 9-р сарын 17-нд сэгэн баталж байна. За хадгалт тааштай дахин баяр хүргье. Эдгүү хүндэт дэвтэрт нэрээр мөнгөлж батламжаа гарган авлуу хэмээн 1985-аас 1992 онд сургуульд ариун зүйн хэлбэрийн хэрэгжээр ажиллаж байсан Ахмад багш Хорлоожийн гомдол зэрэг таны хүндэт хүмүүрж байна. Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байсан Дүгэржийн загт болж таны нэрээр мөнгөлж батламжаа гарган авлуу хэмээн хүндэт хүмүүрье.
Sözleri dosyalarından Balıkçılı Soyuncu'nun katılıyı kunduk yüklüğünü 내리봉 그렇지 맞점자 갈등하다 하동나도 대신날 와이를 그렇게 줄 때 제가 마시고 있다 자 일부 군대들 내리봉 뚝 나라기로만 와이르가 서있는으로만 바lıkçılı Soyuncu 교회들 가라졌으니 자등비 그룹적으로만 내려봉 두고 있으니 자 홀릭 샷간에 오토가 선도들 하라는 일전자고나 일부 어떤 군대 오대지나 고치도 보나 지하도 세딩하면 서로부터 자가는 좀 되는데 매작자 머두스러운 서이기도 머두스러운 서이기 같은 메리츠된 아르츠체 아르바 스테이지 서로부터들이 먼저 가면 각도를 소치해 우르부터 허러 스테이지 다져서 고모스 머두스러운 서이 어떻게 같으니 다들 가르도 보치 여기 찾아서 가져나 Ингээд та бүхэн хүмүүс сургуульд заах харгын кабинетийн байцаагчаар ажиллаж байсан Монгол орчийн эрдэнэ чимэг таныг хүнд талархтай гардаг авдаг хэмээн хүнд төрж байна. Монгол хүндрүүдэд талархтай гардаг авдаг хэмээн аймгийн засгийн нийгмийн болон эцсийн даргаар ажиллаж байсан Ахмад багш Азийн аксны гэр бүл оюун туяа таныг хүнд төрөөрэй. Balıkçılı Soyuncu'nun adaklar, Sorbonne Canan Kabineti Bayrakçıları Açıcısan, Balıkçı'nın erkekçemek, Erkin Zasıdar'ın eğimi batılı gitsinlerler Açıcısan, Ahmadoş, Ayşe Aksini Gerbut Oyuntu'ya, Bayrakçıları Açıcısan, Emço'yun Suhtorç, Bayrakçıları Açıcısan, Zondo'yun Basço'dum, Bayrakçıları Açıcısan, Bayın Namarı'nın Narıkverip, Uğurçlıkçıları Açıcısan, Catıp'in Lopsık, Balıkçılı Soyuncu 교회나라 조직별이시타라 시대조에서는 엠돌징 내기로만하래 다들 가르쳐 오던 금액 오늘 도와줘라. 세대간의 서로다 자가르쳐 가면서 발작자나 바lıkçılı Soyuncu Balıkçılı Soyuncu 같은 메리츠된 아르츠체의 아르바스 데이시즈 서버츠들이 오토프라는 방송 소셜때 오르부터 때 어려운 스테이지 내려서 고모스 바lıkçılı Soyuncu 같은 아드픈 같은 나나 자인고 다들었다 서로다 자가는 메리트 발생처럼 조에서 바lıkçılı 제맥 엘빈스들이 내게 바lıkçılı 스테이지에서 앞으로 SXD가 어용도야 발작자로 조절할 스테이지에서 속도치 Bayrakçılar Açıcısan Basço'dum, Bayrakçılar Açıcısan Bayın Namarı'nın Narıkverip, Uğurçlıkçılar Açıcısan Catıp'in Lopsık, Balıkçılı Soyuncu'nun Açıcısan Açıcısan Emdorçing, Neligrimanları Arda Cablabu'nun Mokil'in Tesnavı'nı 일부분은 다들 다 부른데 시스템 소리 다들 높습니다. 에이스가 주도 닉이 될수 있는 프로스들 모두 느끼는 머릿속으로 저희들의 사람들의 공조등 이 구스는 어쩐지 구스들도 오르고 될 때 익스펙트 노는 세대가의 머릿속으로 저희들의 나들이 자른 기능을 거두는 다들 가도와 세대가의 머릿속으로 저희들의 나들이 자른 사역은 거의 다른 것만이 이스트월 사회의 아름다운 것에 가득하다. 자, 바lıkçılı Soyuncu'nun 모두 다들 저희가 없으니 홍보스터 모델 바닥으로 다드신다고 이러기야. 알아서 지금 메리시타라 스테이지에서는 연등기인 소미한 소리 되니 번듯한 모르죠에. 알아서 지금 메리시타라 스테이지에서는 감기인 소문난 되니 번듯한 모리.
여러분 미칠줄을 했을 높승기 지치가 되니 다들 나를 잡고 그러면 먼저 좀 모르죠. 알아들지 아프면 나를 했을 높은 세력이 소다 되니 먼저 좀 모르죠. 마도스로 저희들 같은 다들 때 가르쳐 잡고 그러면 나의 설정을 해줘서 마스 호기 마용체비 마미 산지 미쳐지 내려와라 해줘서 난성 보이기 마이다 알아들지 그리스도를 해줘서 연덕인 소미야소를 알아들지 그리스도를 해줘서 한대인 소다 여러분 미쳐지를 해줘서 높승기 지치게 알아들지 아픈 그리스도를 해줘서 높은 세력이 소다 나의 먼저 팀머리야. 아름다운 그리스도를 해줘서 앞으로 있는 재밌 아름다운 그리스도를 해줘서 어떤 도시 넥트 바둑처럼 해줘서 넥트로 비행 넥트 바둑처럼 해줘서 아픈 방이 살토야 넥트 바둑처럼 해줘서 바이로틴 맞잖아 스타티스틱 지리스처럼 해줘서 나바고기 난사도마 저바들 속에 바이로스 그리스도처럼 해줘서 아마도시 베리테 세르만의 다른 말도 잡고 그래 먼저 두고리야. 자, 마시고 있다. 세상에 모두 서로서의 도움이 나들이 단답한 소득 나라의 공수인은 저희 다국에 도는 것도 우리 자 이거 단답다 새로운 소미 너무 더 손에 지스럽게 픽처를 해주었으나 먼저 시비 마이르고 되니 먼저 등골이 자가들 소미 지스럽게 픽처를 해주었으나 먼저 너무 더 다시 찍을 테니 먼저 등골이 줘야 마이고 소미 지스럽게 픽처를 해주었으나 소유기는 나름 쓰지 테니 먼저 등골이 줘야 만도 소미 그리고 소미 지스럽게 픽처를 해주었으나 먼저 노선 정책은 보이들을 테니 먼저 등골이 새로운 소미 나라는 것 지스럽게 픽처를 해주었으나 먼저 IOC 생존만 되니 단단한 나라가 보면 먼저 등골이 줘야 뭔가 도시 소미 지스럽게 픽처를 해주었으나 먼저 잠승계의 쇼를 쏠 때니 먼저 등골이 줘야 여러 소미 지스럽게 픽처를 해주었으나 먼저 남스레 사옥 쏠 때니 먼저 등골이 줘야 автоподъем соми цесарвиги вчерашний joystick подож найдвигни шуртени тадархалардың авлогиме мондық боржона модусру сөйлөрний хатрын тадархалардың авлогиме сайбу соми наман тосны цесарвиги вчерашний joystick подож шиви байко цагаан соми цесарвиги вчерашний joystick ноттоги дашцэвиг байко соми цесарвиги вчерашний joystick подож сөрөгийн арга цэцэг
Мандосумын критосны цэцэрлэгийн хөгжөөр ажилласан автодогш Лосын Жамсын Боён Дэнгэр Сайхан сумын 11-р цэцэрлэгийн хөгжөөр ажилласан автодогш Аюушийн Сэвжэлмаа Өшиг сумын цэцэрлэгийн хөгжөөр ажилласан автодогш Жамцэнгийн Шугасрын Ерөн сумын цэцэрлэгийн хөгжөөр ажилласан автодогш Намсрай Хавсрын Алтан модон сумын цэцэрлэгийн хөгжөөр ажилласан автодогш Найдварын шүр нарыг боловсрол соёлын газрын талархал гаргаж явах хэмээн бодож байна. За Сэлэнгийн боловсролын соёл урлагийн газрын талархал хүргэж байгаа эдгээр хүмүүс улстай бүгдээ алуун болоод ажилладаг баяр хүргэе. За баярлалаа. Сэлэнгийн боловсрол соёл урлагийн газрын талархал хүргэж байгаа дараагийн хүмүүсийг өргөжлөд танилцуулъя. Өдөр сумын цэцэрлэгийн хөгжөөр ажиллаж байсан Ахмад багш Нашима тэнийг өнөөдөр мөрж байна. Баян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Данзангийн иш тэнийг өнөөдөр мөрж байна. Мандус сумын 1-3 дугаар ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Палмын Санжаа тэнийг өнөөдөр мөрж байна. Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Балжмагийн Намаа тэнийг өнөөдөр мөрж байна. Мандус сумын 1-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Басангийн Оонаа тэнийг өнөөдөр мөрж байна. Ерөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Ямирмитийн Батхойн тэнийг талархал гаргаж явах хэмээн өнөөдөр мөрж байна. Басангийн наран цэцэг нарыг талархал гаргаж явах хэмээн өнөөдөр мөрье. Сэлэнгийн боловсрол соёл урлагийн газрын талархлаар өргөжлөгдөж байгаа. Өдөр сумын цэцэрлэгийн хөгжөөр ажиллаж байсан Ахмад багш Нашима, Баян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Данзангийн иш, Мандус сумын 1-3 дугаар ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Палмын Санжаа, Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Манжаагийн Намаа, Мандус сумын 1-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Басангийн Оонаа, Ерөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Ямирмитийн Батхойн, Өшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Балтандоржийн Үлзиват, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Ахмад багш Наржаагийн Чулуунбаатар, Мандус сумын Бэлэг дэмээ ерөнхий боловсролын сургуулийн үүсгэн байгуулагч Басангийн наран цэцэг нарыг талархал гаргаж авлаа. Алуун болоод ажилладаг Нажигтэй баяр хүргэе. Боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн бүтээж ажлыг хүрээд за олон бүтээж ажлуудыг өргөнүүлсэн. За эргийн шилдэг сургууль, цэцэрлэг,
соёл урлагийн байгууллагыг 2 жилд нэг удаа шалгуур үзүүлэлтийг гарган ажиллаж байгаа гэдгийг эрхэм та бүхэн маань мэдэж байгаа. За мөн шилдэг багш нарын сургууль цэцэрлэгийн хамт олон болон олон нийтийн оролцоотойгоор тодруулсан бөгөөд шилдэг одоо багш сургуулийн шагналыг гардуулахад бэлэн болсон байна. Байгууллагын менежмент үйлчилгээний хүртээмж сургуулийн чанарыг дээшлүүлж сургуулийн орчныг сайжруулах ажил ахиц арга ажиллаж шалгуур үзүүлэлтийг хангасан аймгийн шилдэг сургуулиар цолгон захиралтай Мандал сумын ерөнхий боловсролын бэлэг дэвээ сургууль шалгарсан байна. За Мандал сумын ерөнхий боловсролын бэлэг дэвээ сургууль цолгон захиралтай сургуулийн хамтлагыг шилдэг сургуулийн одоо шагнал өргөмжилт гардаг авах хэмээн хүндэт өгье. За батламж цолгон захиралтай Мандал сумын ерөнхий боловсролын бэлэг дэвээ сургуулийн хамт олон байгууллагын менежмент үйлчилгээний хүртээмж сургуулийн чанарыг дээшлүүлж сургуулийн орчныг сайжруулах ажил ахиц гаргах ажилтны үнэлэг аймгийн шилдэг сургуулиар шалгаруулж баталжуулаа. Сэдэнгийн боловсрол орчнын газрын дарга Жаргал сайхан 2019 оны 9 сарын 17-ны өдрийн батламж 1 сая төгрөгийн шагналтайгаар гардуулж өгч байна. Халуун ажилтай баяр хүргье. Сэдэнгийн 2019 оны шилдэг сургуулиар цолгон захиралтай Мандал сумын ерөнхий боловсролын бэлэг дэвээ сургууль баяр хүргье. Одоо та бүхэндээ Сэдэнгийн шилдэг цэцэрлэгээр альс цэцэрлэг тодорхойлсныг танилцуулж алдаршуулъя. Аймгийн шилдэг цэцэрлэгээр орхон цэцэг эрхлэгчтэй Баянгол сумын 1-р цэцэрлэг тодорхойлжээ. Эрхэм таныг өнөөдрийн дэвсгэр урьдчилъя. Батламж орхон цэцэг эрхлэгчтэй Баянгол сумын 1-р цэцэрлэгийн хамт олон байгууллагын менежмент үйлчилгээний хүртээмж сургуулийн чанарыг дээшлүүлж сургуулийн орчныг сайжруулах ажил ахиц арга ажилтныг үнэлэн Сэдэнгийн шилдэг цэцэрлэгээр шалгаруулж батламжуулаа. Сэдэнгийн боловсрол сайжруулалтын газрын дарга Жаргал сайхан 2019 оны 9 сарын 17-ны өдрөд 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг дагалдуулан өгч байгаа байна. Баяр хүргэе. Орхон цэцэг эрхлэгчтэй Баянгол сумын 1-р цэцэрлэгийн хамт олон адилхан баяр хүргье. Сэдэнгийн 2019 оны шилдэг цэцэрлэг Баянгол сумын 1-р цэцэрлэг. Шилдэг соёл урлагийн байгууллагыг танилцуулахад бэлэн болсон байна. Аймгийн шилдэг соёл урлагийн байгууллагаар хамгаалалт эрхлэгчтэй Зүүн Гурван сумын соёлын төв шалгарсан байна. Эрхэм тааврын өргөний дэвсгэр урьдчилъя. Батламж хамгаалалт эрхлэгчтэй Зүүн Гурван сумын соёлын төвийн хамт олон байгууллагын менежмент үйлчилгээний хүртээмж сургуулийн чанарыг дээшлүүлж сургуулийн орчныг сайжруулах ажил ахиц арга ажилтныг үнэлэн аймгийн шилдэг соёл урлагийн байгууллагаар шалгаруулж батламжуулаа. Сэдэнгийн боловсрол сайжруулалтын газрын дарга Жаргал сайхан 2019 оны 9 сарын 17-нд мөн 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг дагалдуулан өгч байгаа юм байна. Зүүн Гурван сумын соёл урлагийн байгууллагын соёлын төвийн хамт олоныг хүндэтгэж тавья.
Сэдэнгийн шилдэг соёлын ийм байгууллага самбар дэлгэжтэй зөвхөн бүрэн сумын соёлын төвийн хамт олон адуу төсөлтэй баярлалаа өгье. Одоогийн хаалгуудад дээрх шалгуур зүйлээр шалгуулсан тодорсон шилдэг багшлах батламжийг гардуулах гэж байна. Шилдэг багш сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн багийн багш Мегмарын их толгойн хүндэтгэмөрья. Боловсрол соёлын асуудлыг гэсэн орон нутгийн төрийн захиргааны байгууллага боловсрол соёлын газрын жаргал явуулах боловсрол ийг цаг иргэжлөний ихтэй тавьсан сэрэг сайхан нутгийн хаан боловсрол соёлын салбарыг хөгжүүлэх ийхүйсэл төгөмөрөг оруулж байгууллагын болгоны дараагийн бүтээн ясны жугаар таниулж шилдэг багшаар тодруулж батламж гардуулваа. За энэхүү шилдэг багшаар нийтдээ 11 багш маань шалгарч энэхүү батламжийг эзэн болж байгаа юм байна. Сайхан сумын боловсролын сургуулийн багийн багш Мегмарын их тоо адуу төсөлтэй баярлалаа. Монголд зөөгөн төрөний мөнгөний шагналыг дагалдуулж байгаа юм шүү. Баярлалаа. Замун шилдэг багшийн батламжийг гардаг авах хэмээн Сэдэнгийн боловсролын дадлтор дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Дасан Жавцын цолон багшига хүндэтгэл тэстэйгэн замья. За цолон багштаа бас хувьяасаа хадуун баярлалаа. Манай 10 жилийн багш байна. Багштаа хадуун баяр татварыг тагтаа гэдэгийа. За энэхүү шилдэг багшийн батламжийг гаргах авах хэмээн Монгол Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн химийн багш Дасангийн наран туяа багшига хүндэтгэмөрья. За энэ шилдэг багшийн батламжийг гаргах авах дараагийн эрхэм багш болвоос Сэдэнгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн химийн багш Дасангийн наран туяа багш маань шилдэг багшаар орж ирж байна. Харин багштай баярлалаа. За энэ шилдэг багшийн өргөжлөлийг Монгол Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн эцгийн багш Цагаачийг оюун жаргал багш маань хүртэж байна. Оюун жаргал багшига хүндэтгэмөрье. Монгол Баянбол сумын ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Долгор сүрэнгийн төр төвшин багш маань шилдэг багшийн батламжийг гаргах авах хэмээн хүндэтгэмөрье. Монгол Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-р сургуулийн багийн багш Новсон бомбын наран цэцэг багштаныг хүндэтгэмөрья. Монгол шилдэг багшийн батламжийг гаргах авах хэмээн Автомобиль сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны багш Яндангийн Янжмаа багшийг хүндэтгэмөрьж байна. Монгол шилдэг багшийн батламжийг гаргах авах хэмээн сайхан сумын 3-р цэцэрлэгийн бүлгийн багш Юурагийн Бадан зол багшийг хүндэтгэмөрьж байна. Монгол Сүхбаатар сумын 2-р цэцэрлэгийн хөгжмийн багш Аюулшийн их тоо багшийг шилдэг багшийн батламжийг гаргах авах хэмээн хүндэтгэмөрьж байна. Монгол Бандас сумын Оносхон төмөр замын цэцэрлэгийн бүлгийн багш Дайццэвгийн анх туяа багшийг шилдэг багшийн батламжийг гаргах авах хэмээн хүндэтгэмөрья.
За дээрх үзүүлэлтээр шалгасан шилдэг багшлараа та бүхэнд дахин нэгэн зөвлөе. Сайхан сумын иргэн боловсролын сургуулийн багийн багш Нэгмэн Игтол, Сэлингийн иргэн боловсролын давтар дөрвөн сургуулийн биологийн багш Масжацын цолгон, Сургуулийн сумын иргэн боловсролын зургур сургуулийн химийн багш Насангийн Нарбуя, Сургуулийн сумын иргэн боловсролын хоёрдугаар сургуулийн физикийн багш Цагаачийн Аюулжалгал, Баян сумын иргэн боловсролын сургуулийн дизайн технологийн багш Задуурсрынгийн Төрөлшин, Сургуулийн сумын иргэн боловсролын сургуулийн нэгдүгээр сургуулийн багийн багш Нусумбомбын Нарцэг, Автомобиль сумын иргэн боловсролын сургуулийн нийгмийн ухааны багш Ёндангийн Янжма, Сайхан сумын гуравдугаар сургуулийн мөнгийн багш Юурагийн Бадамцол, Сургуулийн сумын хоёрдугаар сэхэргийн хөгжмийн багш Аюушиг Игпол, Мандал сумын Мангасгал хөмөр замын сэхэргийн мөнгийн багш Настимгийн анх биеэр шилдэг багшлараар тодорч баталж гатын уцаалаа. Халуун мандал ажиллаа баяр хүргье.